Нэгэн хайрын өдөр болох Валентин өдөр болж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бид 3-ын дугаар Валентинд зориулагдж байгаа тийм ээ. За сайн байцгаана уу. Бидэнтэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. За маргааш болох гэгээн хайр Валентины өдөрт зориулаад хайрын галт тогоо маань хэлбэр нэг хэдэн жорыг сонгож авч өнөөдөр хийхээр бэлдээд байгаа тий. За тэгэхээр та бүхэн дэлгэцэндээ ойртон суугаад өөрийн гараар хайрттай вино хийж байгаа тийм ээ. За өнөөдөр вино алкоголгүй вино. Тий өнөөдөр нөгөө гэр аргаар хэрхэн яаж алкоголгүй архигүй вино хийхийг бид хоёр хийж үзүүлнэ. Тэгээ энэ вино маань нэг талаасаа маш тансаг сайхан амттай хайрын бэлэгдэл болсон ч асуудал өнгөтэй. Нөгөө талаасаа бас эрүүл мэндийн ач холбогдолтой гайхалтай амтлагчдаар амталж ингэж оруулж байгаа. Бас өнөөдөр бол нөгөө гэр аргаа гэрийн нөхцөлд хэрхэн яаж шоколад хийж бэлдэх вэ? Веган шоколад ногоо олтон хүмүүс хэрхэн яаж бэлдэх үү гэдгийг зааж үзүүлнэ. Мөн түнчлэн Итали аргаар гэрийн нөхцөлд яаж сүмс бэлдэж бүхэл бүрийн гомгоор паста хийх тухай ингээд бид хоёр бэлдсэн байнамаа. Тэгэхээр үзэгчдээ та бүхэнд асуух асуулт байвал 1910-17 шууд дугаар утсанд холбогдсон асуултаа асуух боломжтой байгаа. За гурлаа ажилдаа оръё тий. Тэгэхээр юунаас эхэлэх вэ? Пастагаа чамчи тий. За зэрэг явж тийм ээ. Тий. За пастагаа жаргалагч маань паста хийж байна. Би тэх оронд бас энэ за ер нь юу бэлдсэн байх хэрэгтэй вэ? За эхлээд орснойлгоо хэлчихье тий. Тэгээ пастагаа чанжаах оронд та виногоо хийчих түүх. Яг бол энэ чинь бас цаг хугацаа орох учраас энийг яаж яг л цэцэгчээ. Асаах үлээ. Тэгэхээр манай өнөөдрийн хоолнд болохоор бүхэл бүрийн паста гомь орно. Бүхэл бүрийн паста маань бол бид нар хэдийгээр баярын ширээн дээр ч гэсэндээ эрүүл ийм сайхан хоолоор баярын ширээгээ засъя гэж зорьсон байгаа. Тэгэхээр усаа буцалсны дараа бол бүхэл өөрийнхөө гомиг хийж чанана. Тэгээ өнөөдрийн хоолны гол найрлага нь бол улаан шар чинжүү, амтад чинжүү байгаа. Улаан шар амтад чинжүү. Тэгээ улаан лойл 2 ширхэг халуун чинжүү. Тэгээ 5 хумс сармис өшгөлөд бэлдсэн байгаа. Тэгээ наран татаасан улаан лойл байгаа. Тэгээд нухшиг нь хийхээр болсон тий. Тэгээд нухш бас хий. Улаан лойлын нухш. Тэгээ өнөөдрийн хоолнд орох гол амтлагчуд гэвэл гоньд байгаа. Тэгээд базил гэж бид нар яриад жаншсан. Энэ маань өөрөө бадар цэцэг гэдэг нь монгол нэртэй ийм сайхан амтлагч байгаамаа. За усаа буцалгаа энэ ус руугаа пастагаа ич. Пастагаа ичгүү. Би энэ виноныхоо усыг халааж байна. За усаа эхлээд халаана. Тэр хоорондоо энэ жимсэн миксерд нь. За винонд маань болохоор усан үзэм орно, улаан усан үзэм. За хагас хаяг айнс орно. За тэгээд гвоздика буюу баширт бондохой гоё нэртэй тий. За тэгээд синама орно. Шанц модны холтос тий. За тэгээд чимэх улаан перц орно. За энэ дээрээр амтлана. Баг зэрэг 70-аас орох. Тийм баг зэрэг 70-д ус хийхгүй. За эхлээд энэ усандаа буцалж байгаа усандаа гвоздикагаа хийчихье тий. За нэг цайны албыг хийчихнэ. За ус маань буцалжиг. За гарахт нь синамон ич тий. Тэмцээний нэг шүүс ус бас жимсэн миксер шүүс ус хэрэгтэй юугүй юу? За би ийшээ за жимсэн жоохон ус хийж байгаа жимсэн миксерчжээ. За тэгэхээр үзэгч танд асуух асуулт байвал 1910-17 шууд дугаар утсанд холбогдсон асуултаа асуух боломжтой. Нэг таглч тий буццэг. Маргаашийн Валентины өдөрт зориулаад хайрттай өөрийн гарын дарах материалаар чиз бэлгийн бэлгийг бариасаа гэж хүсэж байна. Бид бас өнөөдөр хоолоо сонгохдоо сайртай хүмүүстэй хайраа хуваалцах боломжид нас туслах зорилгоор тэгээ хэлбэр аргаар хийх 3 жор сонгож авсан байгаа юм. Энэ хадгаах уу? Аавна. Тэгээ энэ бацлагчийн маань хийж байгаа винонд орж байгаа амтлагчийн тухай тайлбарлаад өгчээ. За би энийг блендерт хийчихье тий. Блендерт хийчихэд. Энэ манайс бүр авч байгаа чи тий. Шүүлтүр хэрэгтэй. Нөгөө шүүлтүр нь нэлээд нарийн шүүдэг учраас цаг орох юм шиг байна. Ингэж авч байгаа гэсэн чинь.
Өөр шүүлт өрөх хэрэгтэй юу? За дараа нь хуйлаад байна. Алкогольны харшилтай хүмүүс үүдэг тий спиртний харшилтай хүмүүс энэ виног ингээд уухад бас тохиромжтой. Виноны амтлагч нь ямар амтлагч гэсэн бэ? За гвоздика буюу хадаасан цэцэг. Хадаасан цэцгийг бас өөр нэг хэлээд байгаа шүү дээ тий. Монгол нэр нь бол нөгөө башир цэцгийн бундуухай гэдэг башир цэцгийн бундуухай. Гоё нэртэй. Синемо. Гадуур бол нөгөө гвоздика гэдэг нэрээр одоо зарлагддаг. Манай монголчууд ч гэсэн тэр нэрээр нь мэдээж заншсан байгаа. Тэгэхээр энэ цэцэг маань өөрөө маш гайхамшигтай тийм эмийн шин чанартай байгаа л да. Тэгэхээр тэрний гол учир утга нь гэхэлэр башир цэцэг гэдгийг монголчууд нөгөө юмдүүжин гэдэг уудаг штэ тийм ээ. Тэгэхээр тэр башир цэцэг ингээд дэлбэлэхээс нь өмнө бундуухай гэж зүйл үүсдэг л дээ. Тэгэхээр тэр бундуухай өөрөө маш олон төрлийн флавоноидуудтай дээр нь антиоксидантуудтай дээр башир цэцэг маань өөрөө болохоор B1, B2, B3, B6, B12-той тэгээд А, Е, Д витаминтай. Тийм. Тэгээд ер нь бол энэ башир цэцэг маань өөрөө болохоор нөгөө 13 дугаар зуунаас хойш Азид одоо Азийн унган уран бол гэдэг юм лээ. Тэгэхээр 13 дугаар зуунд торгоны замаар зөөгдөж Европ руу орсон гэсэн гахалтай түүхтэй. Тэгэхээр Монголын түүхтэй маш их холбоотой байгаа. Тэгэхээр сая цэцэг маань башир цэцгээ уснаа цэцэг шоколада барьсан зогсож байна. Шоколада бас хажуугаар бэлчээ гэж шоколадгүйгээр төсөөлшгүй. Төлөв яахав. За дотор амтны гаралтай орцоо байхгүй. Цэвэр шоколад ангидтэй 50% какаотой. За энэс би 300 г-ыг чинь 100 г байгаа 300 г. Хүмүүс илтгэлтэй ийм ургамлаа олтой хүмүүс шоколад ингээд чихрийнхээ орсон найрлагыг хүртэл уншдаг байхгүй юу? Дотор нь юу байна гээл те. Тэгээд энэ хэрвээ соёл эцтийн гэж юу болдог. Тэгээ сүү ороогүй, өндөг ороогүй ийм шоколад байдаг. За хоёулаа дэше үзэгчтэй харуулъя те. За гадуур блок гэж үүдэг те. Блок шоколадыг иддэг бас ийм Медекагийн шоколад байна, хар шоколад, цэвэр хар шоколадууд болдог байгаа. За би энийгээ шоколадаа жижиглээд бас хайлуулж бай. Тэ? Хажуугаар нь биднэрт цаг байгаа учраас тэ. Энэ нөгөө ногоон болсон хүмүүс маань бас алкогол хэрэглэдэг байхгүй юу? Арх хэрэглэдэггүй. Тэгэхээр биднэрт бас юм архигүй вино гэж байдаг тэ. Шоколаданд маань бас юм архигүй вино орно. Энэ виног бол нөгөө гар харгаар хийж байгаа. Нэг талаасаа бид нар вино гэж нэрлэж болно. Нөгөө талаасаа бол халуун ундаач гэж нэрлэж болно. Өөрөө бол анис маань өөрөө маш олон төрлийн витамин бас флавоноидууд агуулдаг. Анис их сонирхолтой жимс юм байна. Ер нь бол нөгөө хойд төрлийн орчимд ургадаг. Тийм тайгын ойд ургадаг гэж байна. Тэгэхээр Орос, Монгол, Канада, Скандинавын орнуудад л анис ургадаг. Тэгээд анис бол ерөөсөө маш үнэтэй. Бусад ургадаггүй орондоо бол их ховор нандин хоол хүнс гэдэгтэй орд юм байна. За энэ юу маань бас буцалчлаа. Энэ лүгээ гоймгоо ичи тий. Тавдан хаан тавих уу? За энэ шиг тавьчих. Гоймгоо ус ер нь болсон байна. За гойм маань 250 г гоймоо хийнэ. Гойм маань бас бор гурил, бүхэл үрийн гурил гойм байна тий. Яг бүхэл үрийн гурил хийж ямар хүчтэй вэ гэхлээр нөгөө эслэг өндөртэй учраас хүнд чинь нүдгүй дээр нь нөгөө цусанд хашиггүй холестерол ихсэхгүй. Энийг хэрэгчдээс харуулъя тий. Тий. За үзэгчдээс харж байгаа хин бүхэл өрийн гоймог. Пастанд ашиглаж байна тийм ээ. Тэгээ манай Монголд ч бас Монголын дотоодын үйлдвэрүүд маань ч гэсэндээ бүхэл үрээр төрөл бүрийн гойм хийдэг болсон байл шүү дээ тий. Гурвалжин будааны бор гойм бас байдаг тий. Байдаг болсон. За шоколадаа хайлуулсан бол за шоколад хайлуулсан тусгай тогоондоо хийнэ. Зориултын тогоо бидэнд байна. Тэгээ шоколад хайлуулах зориултын тогоогүй тохиолдолд ургамлын сүв ашиглаад ургамлын сүвгээ хөшгөлсөн шоколадн дээр ингээд буцлагсан сүвгээ хийчихээр аяндаа хайлцдаг тий. Галаа зөөлөн гал дээр хариулын тавга халааж агаад дотор нь бас шоколадаа хайлуулах боломжтой байдаг тий. За ингээд шоколад маань хайлаа. За шоколаданда бит хоёр коконатын тос. За тэгээд цагаан вино алкогольгүй вино хоёрыг хийхээр бэлдсэн байгаа. Тий.
Тэр нөгөө коконатны тос нь аргил модны тос гэх Монгол нэртэй л дээ. Тэгэхээр коконатны тос маань өөрөө ургамлан хөлсөн дотор хамгийн их өндөр хансан тос агуулдаг. Тэгээ шоколад нь тэгэхээр шоколадыг маш ангилан гоё өнөртэй болгох хажуугаар нөгөө барьцалдуулж, бийжүүлж өгдөг л дөө. Шоколад нь өөрөө хайлаад удаан буцалж ивэл. За тэнийг яаж багсах вэ? энэ дээр За тэгэхээр та бүхэнд асуух асуулт байвал 1910 шууд дугаараа утсан толботон асуух боломжтой. Мөн Facebook хуудсан дээр хайрын галтгоо гэд кириллээр бичих юм бол өнөөдрийн өгч ороод пэйж дээр маань тавигдах болно. За мөн YouTube дээр байнга бичлэг маань хайрын галтгоо гэдгээрээ тавигдж байгаа. Тэгэхээр бас хоцорч үзэж байгаа, дахиад давтаж үзмээр байгаа үзэгчид маань үзэх боломжтой байгаа шүү. За ерөнхийдөө виноны усаас буцалж явах шүү гэн тий. Энэ рүүгээ цагаан гагаа хийх бах тий. Тэгээд энэ дотор та юу хэлсэн байгаа лээ? Энэ хадаасан цэцэг гэж манай монголчууд яриад जानсан. Гэхдээ яг монгол нэр нь бол башир цэцгийн бундуухаа. Тэрийг хийсэн байгаа. Энэ башир цэцгийн маань бундуухааг болохоор яг цэцэг дэлбэлэхээс өмнө тастаж аваад наранд хатаадаг. Тийм хар өнгөтэй болдог юм байна л да. Башир цэцэг хаагуур ургадаг вэ? Ер нь бол Азийн ургамал гэж байгаа байхгүй юу? Монголчууд бас эмдүүжин гэдгээр нь хэрэгэлдэг шүү дээ. Эмэнд тий. Эмдүүжин. Энэ яг энэ хүнсэнд хэрэглэж байгаа башир цэцэг болохоор ер нь энтхэг хятад Индонез орчмоос тариалаад тэгээд дэлхийн нийтэд тараадаг гэж ярьдаг. Одоо бол Европт ч гэсэн тарьдаг л да. Тэгээд 13 дугаар зууны үед энийг бол маш өндөр үнээр металлаар одоо алтаар сольж авдаг гэсэн гэж байгаа. Башир цэцгийг яг бол тийм их эмийн шин чанартай учраас эмийн найрлаганд ордог. Тэгээ башир цэцэг бол дээр үед нөгөө шүд өвтгөд шүдэндээ зуудаг байсан байна. Тухайн хэсгийн өвчнөг намдаадаг. Мөн түнчлэн амны эвгүй үнэрийг даардаг. Хоолны шингэцийг сайжруулдаг. Ялангуяа нөгөө настай хүмүүс ч хоолоо удаан шингээдэг болд юм байна л да. Тэр нь болохоор нойр булчирхааны үйл ажиллагаа арай жоохон сулардаг. Хоол босруулдаг төрөл бүрийн энзимүүд бас үйл ажиллагаанаа гардаггүй. Сайн явагддаггүй гэсэн. Энзимүүд ялгардаггүй. Тэгэхээр энзимүүдийн ялгарлыг сайжруулахын тулд башир цэцэгний энэ бундуухагийн хандыг нь хэрэгэлдэг юм байна. Тэгэхээр өнөөдрийн маань хэр илбэг байдаг вэ? Юмдүүчин бол илбэг байдаг. Илбэг энэ Говастека гэдэг энэ нэрээрээ бол одоо хаасаа бүхий л дэлгүүрүүдэд одоо бүхий л цахуудад зарагдж байгаа. Тэгэхээр энэ Говастека буюу башир цэцгийнхээ бундуухаг байн хоолндоо хэрэглэсэн тохиолдолд хүн үзүрх цэцний өвчин тасахгүй. Дээр нь 2 дугаар дэлхийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх магадлалтай. Тэгээд тарих мэдрэлийн үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Тэр нь одоо олон төрлийн хавдраас урьдчилан сэргийлдэг. Яагаад гэвэл төрөл бүрийн флавоноидууд, антиоксидантууд агуулдаг учраас. Анс маань бас судасны ханыг бэхжүүлдэг гэж байгаа шүү дээ тий. Цагаан галгаа бэлтгэсэн байна тийм ээ. За энэ буцалж байгаа винонд цагаан гаас инэ баг зэрэг 30 г. Тэгэхээр цагаагаа маань бас өвлийн нөхцөлд нөгөө ханаа төрхөөс урьдчилан сэргийлэн дээр нь витамин С өндөр хуваар агуулна. Олон төрлийн бас антиоксиданттай. Тэгэхээр бит хоёрын энэ вино маань ерөөсөө бараг эмийн шин чанартай тийм ундаа болчихж байгаа байхгүй юу? Тэр ер нь угаасаа бид бараг дугаар болгон дээр л цагаан ганы ашиг тусыг үзэгчдэд хэлээд л байгаа тийм ээ. Тэгэхээр өвлийн уйлралд та бүхэн бас хүүхдүүдтэй ч гэсэн цагаан гатай лимонтой шүүсийг бэлтгэж уух байхлаа дэмждэг байна. Урдуур нь орч. За миксерцэн жимсээ дотор нь одоо хийчихье. Ус маань буцалчихж байгаа юм чинь. За тэгээ унтраач тий. Яг бол буцалчихвол нөгөө витамин болон юунууд маань багасч чинь тий. Энзимүүд маань багасчих учраас ерөнхийдөө ингээд вино бол бэлэн болчихж байна гэсэн үг үү? Тий. Одоо ингээд төр амтын шингээгээ таглаа тавьчихна. За үзэгчд энийхээ галыг яаж гэсэн вэ? Пилетгээ унтраахаа мартаж болохгүй. Унтраах юм бол анс хийсэн усан үзэн доторх нөө витаминууд нь идэхгүй болдог байгаа тийм ээ. За баг зэрэг синамоноор бас амтлаад өгч. Тийм шанц модны маань холтос. Шанц модны холтос. За ер нь бол 2-1 цайны хаалбаг гэж тооцож байгаа. Тэгээ шанц модны холтос Говастека буюу энэ башир цэцгийн юу маань болохоор тий бундуухай хоёр маань хоёулаа вирус, бактери эсрэг буюу нингээ эсрэг дээр нь паразитуудыг биеэс хөөж гаргадаг. Тэгээ биеэс илүүдл хийг одоо
бас гаргадаг. Тэгэхээр энэ нөгөө хүмүүс настаачууд ярьдаг шүү дээ тийм ээ. Нөгөө хий аривчаар төрөл бүрийн өвчнөд өртөмхий болдгоо гэж хэлдэг. Тэгээ синамон буюу тэр шанц модны холт сковастик хоёр маань хоёулаа бас дархлааг маш гайхалтай дэмждэг. За үзэгч холбогдож байна. Байна уу? За өглөөний минь төргий та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Байна таныг сонсож байна. Энэ тэтгэл үйлчлэгээ танаас хийчихгүй. За яг одоо шууд нэвтрүүлэг явж байна. Тэгэхээр хайрын галтайгаа болон та бүхэнд хүрч байгаа. Тэгэхээр та захиалга өгөх гэж байгаа бол нэвтрүүлгийн дараа холбогдоод цэцэг хүргэлтээ үйлчлэгээ захиалах боломжтой байгаа шүү. За ерөн шоколад маань бол ийм болох хэвээр. Хэвэн хийгээд тийм. Бид хэвэн хийгээд аян бэлэн болоод авчирсан байгаа юм тийм. Шоколад маань одоо арай бас царсаж амжихгүй учраас бид хоёр гэртээ бэлдээд ирсэн байгаа. Тэгээ зүрхэн хэлбэр тийс өнөөдөр нөгөө Нивэ Валентины хайрын өдөр зориулсан дугаар учраас тий. Тэгэхэд Валентины баярын өдрийн талаар ерөнхийд юу гэж боддог вэ? Ямар ойлголттой байдаг вэ? Яндра. Валентины баяр одоо Валентин болохоор л ерөөсөө яг л 13-ны өдөр бусад охтуудтайгаа найзуудтайгаа нэлээд шоколад хайлуулаад сууж идэв шүү дээ. Дэцэгчийн хувьд анхны Валентин ч юм уу хамгийн гоё дурсамжаас. Би Валентиныг ер нь олон түүхүүд өгдөг тий. Гэгээн Валентин гээ лам байсан. Тэгээд ерөнхийдөө 3 дугаар зууны үед ирчүүдийг цэрэгт татаад байхад нь цэрэг татаа тэгээд хурим хийлэхгүй гэрлүүлэхгүй байхад нь нууцаар хурим хийлэгдэг байсан. Тийм түүхтэй юм блэ тий. Тэгээд би болохоор арай өөрөөр ойлгодог. Яг чи надаа би нэг зүйлээс уншиж байсан юм аа Валентины баярын талаар. Тэр нь илүү надад таалагдсан. Яг тэгэхээр энэ өдөр бол Валентины хайрын өдөр юм байна. Илүү ганц эрэгтэй эмэгтэй биш тий хосуудын хайр биш бас бүх хайртай хүмүүстэй зориулж сэтгэлээ илчлэх мөн одоо хайраа бусадтай хуваалцах тийм өдөр юм байна гэж ойлгосон. Тэгээд 2 сарын 14-ний аль болох хайртай хүмүүстэй заавал хос гэхгүй тий өөрт ойр дотн байдаг бүх хайртай хүмүүстэй хайраа илэрхийлж за бүгдэнд нь шоколад өгж чадхаараа өгдөг тий заримдаа бас онцгой нэг хайрладаг хүмүүстэй бас өгдөг байгаа. Тэгэхээр Солонгост бол яг 2 сарын 14-ний өдөр эмэгтэйчүүд нь юм хар шоколадыг хайлуулж өгдөг. За 3 сарын 14-нд ирчүүд нь буцаага цагаан шоколадыг өгдөг юм билээ. Тийм. Гол нь манай монгол залуучууд маань 3 сарын 14-нд шоколадыг буцааж өгөх марцдаг байгаа. Шоколад авчаад буцааж өгдөг байгаа шүү дээ. За тэгэхээр аль нь 2 сарын 14-нд өгсөн дээр юм байна да тий. Бараг солилцсон дээ. Би болохоор нэг Валентины тухай жоохон бахтаа сайн мэддгүйсэн л та. Тэгээ нэг 22 настайдаа их анхс мэдчихсэн. Тэгээд ер нь бол нэг Валентины өдрөөр Парист байж үсгэнсэн гэл залуудаа их мөрөөддөг байсан. Тэгээ хаз тараад тэр өдөр Парист нэг удаа өнгөрөөж ирсэн Валентины өдрийг. Тэгээд нөгөө жуулчид ерөөсөө орчдоггүй ресторанд очиж хоол идэнэ гэж зүтгэсээр гаад очсон чинь нөгөө Франц хэл мэдэхгүй болохоор виногоо сайн сонгож мэдгүй тэгээ за үнэрт чи амталж байгаа хамгийн таалагдсан нь авъя гээл. Тэгэл их л хөвгөлтэй өнгөрөөж ирсэн. Тэр дурсамж маань одоо хүртэл надад байдаг. Хинтээ өнгөрөөсөн. За энэ дээр юу гэвэл яг бол би танд тоогоо авчрах уу? За ногоогоо хуурж авах байлаа. За тэгээ шоколадн дээр юу гэвэл яг бол юу лээ? Виногоо жоо шингийн юм хийжүүл арай хурдан яах юм болов? Та шүүх бах те одоо. Тий. Шүүн. За гомн бас одоо болгох гэж байгаа. Гомгоо заа. За би тэгвэл гомн шүүх бас шүүлтүр авъя. Ерөнхийдөө гомнд манаас соус орж байгаа шүү дээ тий. Тийм соусаа өөртөө л хамгийн гол нь бэлтгэх гээд байгаа л та би тий. Тэгвэл би ногоогоо бас хууржлээ тий. Цаашаа тавьчих. Бэнаа би танд өөр яаж туслах вэ? Бэнаа өглөөний мэнд төргий та шууд нэвтрүүлэх талбарт заасах уу? Хайрын галтайгаа холбогдчихсан. За та хайрын галтайганд холбогдсон байна. За. Телевизээр одоо яригдчихэв үү? Тийм байна. За танд асуулт байвал асуугаарай.
Энэ маш сайхан нэвтрүүлэг юм аа. Веган хоол гэдгийг одоо гэж юу юм бэ гэдгийг өшөө илүү тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. томчтой хаалсан дэр нь. За танд өөр асуулт байгаа юу? Веган хоол гэхээр чухамдаа ямар хоол юм гэдгийг олж мэддэг байгаа. Өөртөө гайхалтай асуулт асууж байна. За холбогдсон баярлалаа. За Тэгэхээр тэгээд хоолныхоо цэсийг тусна ингэж бичиж өгөөрэй. За тэгээ. За холбогдсон баярлалаа. нэг тийшээ тавьчих тий ойлаа. За тэгэхээр үзэгчийнхээ асуултанд хариулаад нэг сайхан нэвтрэг жаргалж өгөх үү? За тэгээ маш гайхалтай сайхан гэгээлэг асуулт асууж байна. Тийм ээ баярлалаа ийм сайхан асуулт асуусанд бас хариулах боломж олдож байгаа нь гайхалтай байна. Тэгэхээр веган хоол гэдэг маань болохоор ерөөсөө амьтны гаралтай юу ч ороогүй. Өөрөөр хэлбэл амьтны Цэвэр ургамлын гарал. цэвэр ургамлын гаралтай тийм хоол хүнсээр энддэг хүмүүс одоо орчин үед маш бий болчиход байгаамаа. Энэ тавьчих үнийг. За уучлаарай. Тэгээд веган хоолнд маань ерөөсөө бүхий л найрлагандаа бол амьтны гаралтай юу ч ороогүй. Даан ургамлын гаралтай тийм бүтээгдэхүүнүүдээр хоол хүнс бэлдэж хэрэглэхийг одоо веган хоол гэж байгаа. Тэгэхээр веган хоолтой хүмүүс маань бол өөрөө бас одоо арх хэрэглэдэггүй. Дээр нь өндөг зүгийн бал бас хэрэглэдэггүй. Цагаан тэгээд монголоор бол ногоо хоолтой гэж хэлээд байгаа юм л да тийм хүмүүсийг. Сүүгээ хүртэл бас өөрсдөө Сүүгээ хүртэл ургамлаас гаргаж авдаг. Ерөнхийдөө яг хүмүүс бас тэгж бодож байгаа. Гэтэ амьтны гаралтай гэхээр чинь сүү таргаа иддгүү хүмүүс юм уу гэж бодож байгаа. Тийм бол тэгж байгаа. Тэгэхээр нөгөө веган хоол гэдэг маань болохоор эрүүл мэндийн онцгой ач холбогдолтой хоол гэдэг л да. Би түрүүчийн нэвтрүүлэг дээр хэлсэн нөгөө хүний биеийн антон физиолог бидний биеийн бүтэц бол ерөөсөө ургамал хоолтон тийм биологийн түүх маань ургамал хоолтон. Тэгээд одоо онцгой нөхцөлд бол холимог хоол хүмүүсийг хэрэгжилжсэн байгаа байхгүй юу? Наха халаа багсах хэрэгтэй юм тий. Тэр ерөөсөө веган хоол гэсэн юм бол уураг алдалтанд орно гэж та санаа зовлтгүй. Уургийг нөхдөг мөн буурцагнасаа сүү таргаа өөртөө гаргаад авчдаг. Бүр хям мах өмсгтаа хүртэл байдаг. Би тэд өнгөрсөн дугаар дээр бүгдийг харуулсан байгаа. Тэгэхээр саяны үзэгч маань өмнөх дугааруудыг үзэж чадаагүй бол та Facebook пэйж дээр хайрын галтгоо гэд кириллээр бичих юм бол манай өмнөх дугаарууд бүрэн нэрээ одоо 60-тойгоо орсон байгаа. Тийм энэ драманаас ачаа сайн мэдлэгтэй болсон юм шүү дээ. Тэгээд одоо би хоолоо хийж эхэлж байна, сүмсээ бэлдэж эхэлж байна. Тэгээд 4 халбаг 3 гаруй халбаг тийм юу ийсэн. Оливын тос буюу жидүүн жимсний тос хийсэн байгаа. Дээрээс нь 5 хумус хармис хийсэн байгаа. Тэгээд саримсаа бол шаргалтын туурна. Тэрний дараагаар бол гонт хий. Надад нөгөө гонт болон нутгууч хоёрыг аваад үгүй юу? За баярлалаа. За бицэгч Би шоколадын дээр нь бол хайлтсан байна. За коконатын тосоо хийжээ. За нэг 50 г. 50-100 г орчим тий. Нариглын тос гэж хэлдэг. За сүмсэндээ бас би нэг халбаг гонт хийчлээ. За Энэ нэг галын жоохон багсах чи тий. тэгэхээр ер нь үзэгчд маань бас хэдэн грамм юу ороод байна вэ гэж гайхаад ижиж магадгүй. Гэхдээ энэ бол яг хэдэн грамм гэсэн заалт бол байхгүй байгаа. Тий өөрөөхөө тий. Зөвхөн өөрөө та амталж үзээд амталгаагаараа хийж болохоор байгаа шүү. Жоо гал ширүүн байгаа учраас жоохон гарах чи. За коконатын тосоо хийгээд дээрэс нь за 50 г орчим тий алкохолгүй гинэ. Гүг юм цагаан юм тий. Тэгээ цагаан минь маань их гоё сэнгэлсэн гайхалтай амтыг бий болгодог л доо. Шоколад маань өнөхөр гайхалтай амттай. За ерөнхийдөө хайсан шоколад маань ингээд бэлэн болж байна. Юу гэж жоохон галын багсах уу? Тэгвэл дээрээ гараад ирэх бах тий. Унтраацсан ч болох юм шүү. Одоо ингээ унтраачтай. Гүг жоохон ээжчлээ. За тэгэхээр үзэгчд бас харж байгаах нэг иймэрхүү хайсан шоколад маань. Шоколадаа гол нь бит хоёр бас гоё коконатын тосоор амталж байгаа нэг. Одоо гол нь тосоо сайхан хайрлах хэрэгтэй мэн тий. Коконатын тос маань өөрөө маш хурдан царцдаг тос байгаа. Ургамлын тоснаас хамгийн одоо хансан тос ихтэй тос байгаа шүү дээ тий. Тийм болохоор буцаад ингээд хөрөхөд бол хурдан царцдаг. Дээр нь эмчилгээний маш их ач тустай. За надаа нөгөө нэг юугаа авдаггүй. Шинжүүгээ машинд хүлээдэг үү? За Одоо болохоор улаан
улаан шар 2 чинжүүгээ нарийнхыг хичээд соус руугаа хийн. Энэ сая гонжны маань үнэр юм анхлуу сайхан үнэтэй гэдэг л гонж маань. Тэгээд үнэр нь энэ юундаа шингэх ёстой. Тэгээд маш бага галаар одоо бол галаа унтраа маш бага галаар 30 минут орчим шаржиж соус маань бэлэн болно. За Унтраачихоо тий. нэг Томат паста. За энэ сүүлд нь. За шоколад хэмнэгээ хий тий. За хэвэн тэгээд ер нь ойролцоогоор хэдэн минут ч юм уу хэдэн цагийн дараа тэгчих бэлэн болох вэ? 30 минутын дотор хөрөгчөнд юм хөлөөгч гэвэл 30-аад минут, хөрөгчөнд тэгвэл бас арай нэг цаг орчим болох байна тий. За өнөөдрийн жор бол өстой маш амархан жор энэ тий. Нэг жоохон бахтаа ч гэж одоогоос хэдэн жилийн өмнө нэг шоколад тайлбарлах гэж та бөө юм болдог гэсэн юм байна. Манай найзэгтүүд бол мэдчихэж байгаа. Бөөнөрөө нөгөө гал дээр шоколадны галыг тааруулж маруулж чадахгүй. Жин өнөөдрийн хувьд бол одоо бид хэдийг үзэж байгаа охтууд хүүхнүүд маань хийхэд маш амархан. Ерөнхийдөө цагийн дотор таны шоколад бэлэн болох нь тий. Тэгээд өөрөө дээрэс нь одоо коконотны үрдэс ч юм уу цацаал эсвэл янз бүрийн самраар чимгэлж болно. Үг бичиж болно тий. Яаж чимгэлж болно. За ингээд хөрөгчөнд юм уу хөлдөөгчөнд шоколадаа игээд ойролцоогоор 30-аас 40 минут. За бид гисгээж хөлдөөж хийвээ амжихгүй учраас ингээд манай эргэж бэлдээд аваад ирсэн байна. Тэгэхээр үзэгчд манай дараа нь амсуулаа хийгээд. Тийм, ерөнхийдөө та бүхний хийх шоколад яг л ийм шоколад болох нэ. Мэдээж яриг хэв чимэглэлийн хувьд та бүхний сонголт байгаа шүү. За. Гоё харагдаж байгаа зү тий. Гоё. Доторх идэхэд бол бүр янзтай. Яг бол виноны тэр эсэглэн мөртлөө анхлуу ус үзмийн цагаан ус үзмийн үнэр нь шингэсэн байгаад байгаа болохоор. За энэ чи виноны бэлтгэц ер нь болцсон тий? Виноны бэлтгэц одоо болцсон аа шүүгээл болоо тий. Вино бас их амархан байгаа зү тий. Харин тийм ээ. Ерөөсөө ганц буцалгаал Усаа гол нь амтлагчуудтайгаа буцалгаал буцсан усан дээрээ жимсээ ичиж байгаа байхгүй юу? Тэгээ гол нь амин дэмэгтэй. Амин дэмэгтэй энзимүүд маань хөөгүй байгаа гэсэн үг. Дээр нь энэ вино маань өөрөө болохоор нөгөө эрүүл мэндийн ач холбогдолтой олон сайхан амтлагчууд орсон байна. Тэр би одоо хоолндоо нэг халбаг бадар цэцэг хийн. Энэ базилик гэж монголчууд маань яриад жинссэн байгаа. Тэр энийг монгол нэр нь бол бадар цэцэг гэдэг нэртэй байдгийг. Тэгэхээр бадар цэцэг бол эр зоргийн бэлэг тэмдэг болдог. Дээр нь энэ цэцэг маань бол ариун ургамал гэж нэрлэгддэг. За бицэгчдэр виногоо шүүж вэ? Виногоо шүүж байна. Гоё улаан хөхтэй харагдаж байна тий. Одоо нэг чимэг тавс хийгээд улаан перцийн тий. улаан перц хийцээ. Хийцэн үү? За тэр хооронд нь би бас юм халуун чинжүүгийн хоолндоо хий. Халуун чинжүү нэмээд хийчихэр бол анхлуун тийм одоо аманд ороод нэг жимчгэлсэн гайхалтай бас амтыг нэмж оруулдсан байгаа хоолнд маань. За тэгэхээр үзэгчтэй бас винонд маань анс орсон байгаа. Усан үзэм орсон байгаа. Улаан ус үзэм тий. Тийм. Бац зэргийн цагаанга орсон тий. Цагаанга орсон. Тэгээд шанц модны алтас. Тийм. Нөгөө тийм бондонхоо аягүй цэцэг байгаа нэрийг мартцсан. Яг гостика гэд монголчууд маань ярьдаг л да орсоор нь. Тэгээ хадаасан цэцэг гэд тэр орсын шууд орчуулцдаг. Хадаасан цэцэг гэж би байнга хэрэгэлдэг. Харин башир цэцгийн бундуухай гэдгийг бол бүр өстой ургамал судлаач хүмүүс л илүү сайн мэддэг юм байна тий. Тийм. Жаргалч маань экологч болохоор энэ талаар бүр нарийн судалсан мэдсэн байна. Би чи нөгөө ургамлаар бакалаараа хамгаалсан байхгүй юу? Тэгэл угаасаа ургамал цэцгэн дэх туртай. Тэгж явж явсаар гал ногоо олонд орсон юм шиг байна. Ногоо ургамал дуртай болохоор.
Гэтэ ер нь бас ногоон хоол гэдэг гайхалтай юм а тий. Тийм, өстой гайхалтай Төрлийн юмыг хийж болдог. Бүр тэр дундаа илүү эрүүл мэндэд маш их хэрэгтэй тийм ээ. Одоо ингээд дэлхий дээр хэрэгжилж байгаа эми 90% нь ургамлаас гарч авсан гэж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд жоохон ахиулаад бодохоор чинь ургамал ногоо бол хүний биед зориулагдсан. Бидний ДНХ-д зориулагдсан хоол байгаа байхгүй юу. Бидний удамын мэдээлэл хэрэгтэй. Тэгэд би нөгөө биологийн хичээлээр үздэг л дээ бид нар. Оюутан бахта одоо эс судлал, дараа нь эд судлал, тэгжээс нь хөврөл судлал гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр ингээ хүний хөврөл ээжигээ гисэнд анх бүрэлдснийхээ дараа бол энэ амьд организмын бүхий шатыг дамждаг байхгүй юу. Эхлээд нэг стейж аваад хоёр болж хуваагдаад тэр нэг стеймтний хүртэл дайрж байгаа. Тэгээд хэд хоногийн дараа загас шиг хэлбэртэй болж байгаа. Хэдэн сарын дараа тэр чинь өөрөө туулаа шиг хэлбэртэй болж байгаа. Тэгээ үсээ гээгээд хамгийн сүүлд хүний төрхөө төрөөд ингээ төрдөг. Тэрийг нь болохоор эволюцийн үр хөрвөлийн баталгаа гэж нэрлэдэг байхгүй юу. Манай. Тэгээд би тухайн үед оюутан бахтаа ийм эволюцийн үр хөрвөлийн баталгаа гэж юм гайхамшигтай юм байд юм байна. Хүмүүс бид нар чирнийн байгальтайгаа энэс л үүсэлтэй байна. Эволюцийн онолж яалч үний юм байл гэж бодож исэн болохоос биш. Одоо хүн бид нар чинь эхлэхий тэгээ яг толботсон байна. Тийм учраас одоо бид нар энэ амьтныг идэх ёсгүй юм байна. Энэ бид нар чинь амьтанд маань бидний бас нэг талаараа өгд ийдсэн юм байна гэдэг урмал хоолтой болсныхаа дараа мэдэрсэн ш. Оюутан бахтаа бол тэрийг хараад энэ сайхан эволюцийн онол байд юм бэ? Энэ үний юм бэ? Гэдэл нөгөө нэг өнгөц байдлаар нь ойлгодог байсан болохоор бүр гүн гүнзгий ухамсарлаж тэгэхээр чинь бид нэр ихээхээ хөвлөд байх та тий. Тэгэхээр энэ ургамлын хоолнд бас нэг гайхамшигтай юм идэх тусмаа ирүүлждэг байхгүй юу? Тэгэхээр тэр чинь ирүүлжээд байна гэдэг чинь бид нарт зориулагдсан байна гэдгийг таарч байна. Бас баталгаа л байгаа байхгүй тий. Тэгээ манай Монгол орн бас гайхалтай тийм ээ. Ер нь бол маш олон төрлийн ургамлууд байж идэг. Тий. Манай Алтай нуруунд чинь нэг Английн засгийн газраас төсөл хэрэгжээд. Тэгтээ тэр нь Монголын Алтай, Оросын Алтай нийлээд бүхэл Алтай нурууг хамарсан төслөөр. Тэгээ тэд нэр Монгол энэ Алтай нуруу гэдэг бол ерөөсөө дэлхийн эмийн ургамлын юу юм бэ наа. Одоо өвөг дэдс гэж хэлэх юм уу да үлгийн нутаг юм байна гэж зарлалцсан шүү дээ дэлхийн хэмжээ. Тэгээд хинжийн нуруунд маань бас ургадаг ургамлын ер нь бараг 60% нь эмийн ургамл гэж ярьдаг ах шүү. За, виногоо амсаж үзэх үү? Бэлэн болцсон уу? Бэлэн болсон. Халуун нь бол бүр илүү баг тий. Халуун байна. Маш гоё айн сүнэртэй тий. За, ийм сайхны баярын минь. Маргааш болох байгаа тий. За ийм сайхан гигэн хайрын өдөр ээждээ, аавдаа, хандаа, өр хүүхдтэй тий хүн бүхэн гайхамшигтай хайрыг бэлгэлэх болтугай. Тэгээд зөвхөн баярын өдөрч биш өдөр болгон, өглөө болгон гэрийнхэндээ болон ойр татмынхандаа, ажлынхандаа тий хайрын сэтгэлээр хандж явах болтугай гэж өрөө. Өдөр болгон байлантин шиг байх болтугай тий. Тун утгагүй бас нөгөө Мартин ам маань болно шүү дээ тий. Тэгэхээр бүсгүйчүүд маань ээж нартаа өөрсдийн гараар вино хийгээд өгвөл бас их содон байх гэж бодож байна. За тэгэхээр вино амсаа тий. Айсны гашуун амт дээр нь нөгөө нэг улаан усан үзмийн чихэрлэг амт холилдсон чимчгэнсэн амт тий. Тэгээд нөгөө башир цэцгийн маань бундуухаа нэг гайхамшигтай өнөр бас хосолсон байна тий. За ерөнхийдөө хоол манаас болж байгаа ах тийм ээ. Тий хоол манд болж байна. Одоо би ер нь нэвтрүүлгийн цаг маань дуусах төгсөж байгаа учраас би шоколаднаас амсч идэм лөө. тэгжээ. За тэгээ. Бай надад төсөж хөө. Хавай тий. За та хоёрыг амсгахаас төсөж хооронд би бас амталчил бий хоолоо. Энийг одоо хар перц нэмээ хийчээ. Хар перцийн тэгээд 75-аас хар перц лимоны хальсаар хийсэн амтлагч үржиж болно. Хүмүүс өөрөөхөө дураараа одоо юу хиймээр вэ тэрийг ээж болно. Тэгээд 75-аа баг зэргээр сайхан ийгээд нэг жоохон давсны амт оруулчих. Тэгээд 75-аас маань би нэвтрүүлэг болгоноороо хэлж байгаа. Тэгээд 80 төрлийн эрдэс минерал агуулдаг. Давсны хэрэглээг хангахаас зогсохгүй. Хүний эрүүл мэндэд гайхамшигтай ач ямар санагдаж байна. Яг гоё цэвэр хар шоколад байна тий. Хар шоколадн дээр нэг тийм зөөлөн уус амт байгаа. Тэр тосных нь уу? Тийм, коконатын тосны. Хэлбэрийн дээрээ тавьж байгаа суулч юм уу? За би гоё үзэгчд бас эндээс ингээд харчих байх гэж бодож байна. Ингээд дотортол нь зүсгэд юм болох нь байна. Тэр ер нь эн чинь дотортолтой бас өөр олон төрлийн чимэглэлийнхаа
самар мамраа ч юм уу хийгээд хэвэндээ хийж болно тий, хурших хийж болно, алмонд бүүс гэж самар хийж болно. Дээгүүр нас нөгөө нэг цагаан коконот цацчихж болно тий. Жижигэн бас өгнүүд хүччихж болно. Жижигнэр. За тэгэхээр за би одоо энэ хоолн дээр 2 халбаг соусаа нэмчээ. өнөөдөр орой ч юм уу маргааш орой ч юм уу үзэгч таны сонголт маш гоёор ингээд романтик нэгэн оройг хайрцтайгаа өнгөрүүлээрэ гэж хүсье. Уул нь бол хоёр дээр нь маш эрүүлэндэд хэрэгтэй хоол хүнс байгаа тий. Энэ хоол бол та бүхэнд хотоод гизэг хямраахгүй сайхан шингэц цайтай дээр нь амттай хоол. тий яг үнэ. Ер нь ургамлын хоолнууд бүгд тийм байгаад байгаа ш тий. Тий. Одоо энд орж байгаа бадар цэцэг гэдэг базилик маань ер нь бол хотоодыг амраадаг. Тэгээ энэ дотор орсон гойн хүртэл нөгөө хотоодны өрөвслийг намжаадаг тийм гайхамшигтай чадaltaа. Бид нар баярын өдөр гээл дандаа эрүүл мэндэд хортой ч юм уу бүтээгдэхүүнүүдийг маш их хэрэглэдэг тийм. Тэгэхээр баярын өдөр бас эрүүл тэгээд хайртай хүмүүстэй зориулж байгаа юм чинь тэр нь бас үнэхээр хайр болохоор бүтээгдэхүүн хоол хүнс байвал эмэгтэйчүүд бидний гарт чинь л одоо бүхэл хүмүүс эрүүл мэнд гэр бүлээ тий. Гэр бүлийн эрүүл мэндийг гартаа хатгсан байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэднийгээ хайрлаж байна гэдэг чинь эрүүл зөв хоол хийж өгч байна л гэсэн бас нэг хэлбэр. Энийг одоо тавих газар олдохгүй маа энэ дээр тавьчих тий. Одоо би энэ лүгээ ингэ наран татаасан улаан лол 2 халбар хийж өгнө. Тэгэл ер нь энэ сүмс маань одоо болчихж байгаа. За үзэгчтэйгээ албагтэй. Байна уу? Байна уу? Өглөөний минь хүргэе. За ингээд ерөнхийдөө хоол болчихж байна уу? Тэгээд эдэн минут таавал 45 болгож байна. За би гомоогоо бэлчилээ. За та тэгвэл яалчээ тий. Сүмс маань ингээ болчлоо. Маш гайхалтай улаан өнгө босч байна. Гэж бол За гуруулаа хийсэн юмнуудаа хаахан тавьж үзэгчтэй харуул. Энэ хавьд тавь тий. Энэ ногоон дээр тавьчих уу? За би нэг иш нь холдуулчих. За энэ дэрэтэ нэг амсах юу вэ? Тавч юм тэр орны. За ерөнхийд нь хоёр хийсэн юмнуудын хаан жорыг үзэгчд би нэг сайхан тайлбарж хэлчихье тий. Тэгэхээр ер нь бол маш амархан болсон байгаа шүү дээ тий. Гарын дорх материалаар. За бид гурван өнөөдрийн маргааш Валентинд зориулсан өнөөдрийн зоог ингээд ер нь бэлэн болсон байна. Халбага Үзэгч та бүхэн маань ингээд хараарай бас ингээд хайрттай гарын дорх материалаар маш амархан шоколад мөн вино хийгээд эрүүл мэндэд хэрэгтэй хоол виногоор хайртайгаа дайлаарай гэж хүсье. За хоолны өнөр хаалтаа тий. Тэгэхээр энэ хоолнд маань бас орсон соуснд юу орсон бэ гэхэлээ хамгийн гол нь гондыг ингээд бицлаад ингээд бүхэл үрийн гондоо хийцэн байгаа. Тэгэхээр бүхэл үрийн гонд маань маш сайхан эслэгтэй. Тэгээд олон төрлийн витаминтай, флавоноидуудтай. Тэгээд дээр нь 2 улаан шар чинжүү орсон байгаа. Наранд хатаасан улаан лол орсон байгаа. 5 ширхэг бас шинэхэн улаан лол орсон. За тэгэхээр чи ямар мэдрэмж чамд хүрж ийн хуваалцаарай битээр дөө. Соус нэг тийм ямар ч хасээсээ хальт халуунаатай юм те. Улаан чинжүүний улаан чинжүү байсан болохоор баг зэрэг халуунаа отоо. Тэгээ давс ер нь баг хийгээгүй. Давсыг ингээд хийсэн. Тэгэхээр энэ бадар цэцэг маань өөрөө болохоор давсны хит хэрэглээтэй хүмүүсийг бас ганг бадар цэцэг 2 багсгадаг. Тэгээд анхлуун гайхалтай үнэртэй юм байна. Шоколад идээд ямар сэтгэл төрсөн. Шоколад харин хар шоколад юм шиг хэрнэсээ цаанаа нэг гоё зөөлөн хар шоколад бас нэг арай хурцаагаад байдаг тийм. Наад шоколад зөөлөн нөгөө нэг тосны маань тийм коконотны гэж бодож байна. Дээр нь нөгөө цагаан вино. цагаан виноны нэг баг зэрэг эсгэлэн амтай байгааз тий. Тийм. Энэ хоол нэг тийм нэг бүр амар халуун агаатай хоол идэж чаддгүй нэгээсээ хальт нэг чимчгэнсэн
хоолн дуртай хүмүүст бол илүү тохиромжтой хоол байна. Өөрөө хийж байгаа тохиолдолд үнэхээр халуун даан дургуй хүмүүс нь нөгөө халуун чинжүү хийхгүй бас байж болно. Тослог ихтэй хоолн дуртай хүмүүс нь бол оливын тасаа нэмээд хийчих болно. Тэгэхээр оливын тас маань өөрөө угаасаа ашиггүй холестерол бие дүүсгэхгүй маш эрүүл мэндийн ачаал бүгдэлтэй байгаа. За тэгэхээр үзэгч танд зариулсан өнөөдрийн харин галт таваа болон үгээр өндөрлөж байна. Тэгэхээр 14 цагаас 10:17 хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрэх болно. Баярлалаа үзэгчдээ баярлалаа.